6 сард ажил эхэлсэн. Замын уртлаа ерөнхийдөө дуусгаад хойд руу орж ирээд явж байна. Гууч авах зогсоод байдаг байсан. Тэгээд нөө явган хүмүүс орчих талбай их бага байсан болохоор одоо энэ зогсоодыг байхгүй болгоод ногоон байгууламж болгоод явган үнийн замаа стандартын 3 м өргөнтэй болгоод тийм ажил бүр хийгдээ явуулж байна. За асуудлаа шийдээ одоо танахтууд ажиллаа энэ хэзээ дуусгахаас. Манай ажил одоо нийт объемоор бол нэг 70 орчим хувьтай явж байна. 9 сарын 1 гэхэд нэг шахаад бүрэн дуусчих гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Энэ жил Улаанбаатарын хэмжээнд 59.6 км урт явган замыг шинжилж чулуу болгож байгаа. Ойролцоогоор 221 мянган метр квадрат талбайг сольж байгаа гэсэн. Өнөөний хэмжээнд бол 15 одоо тусдан гүйцэтгэгч компани бол тендер шалгарч өнөөдрийн байдлаар бол 14 ажлаа бол хийж байгаа. Явган зам шинжлэх ажилтаа уялдууд холбогдуулаад бас тухайн явган замын доод холбооны сувгчлын ажил бас хийгдэж байгаа. Мөн захиргааны кабель шилжүүлэх ажлууд бас давхар хийгдэж байгаа учраас энэ бол нэм цогц ажил болж байгаа юм ба. Тэгээ өнөөдрийн байдлаар 30% хувьтай явж байна. Хуучин төв замын дагуу байсан юм зогсоолуудыг бид сэргээд явган замыг өргөсгөөд ногоон байгууламжийн наашаа ингэж өргөжлүүлэхээр шин төлөвлөлтөөр бол ингэж ажиллаж байгаа. Стандарт хэмжүүл зүүн газрын урталт байгаа нь явган замыг бид нар өргөсгөөд явган замынхаа стандартаар нь 3 м-тэй ингэж орж ирж байгаа. Ажиллах замууд дээр бол зогсоолуудыг нэмэгдүүлэх, зогсоолуудыг сайжруулах төсөл хөтөлбөрүүд бол эхэлж байгаа. Төв замууд дээр бол тооцоололоор ингэж хажуу талын карманы зогсоолууд байх нь бол төгжрлүүдийг нэмнэ гэж байгаа. Цэрийн тойрогоос Саппорогийн уулс руу хүртэх шинжилгээ ажлыг үргэлжлэж байгаа. 2022 онд энэ гол концепц буюу Дигиталны өргөнчлөөгөө нэгдүгээр нэг автобусандаа өгөө. Төгжрлийг бууруулах нийтийн тээврийг бол илүү төлхөө нэвтрүүлээд ихсхүүднээс бол нэгдүгээр нэг автобусандаа өгье. Зам дагуу зогсоолууд байгаа. Зам дагуу зогсоолд нь өөрөө яг нэгдүгээр нэг автобус нөхсөн тохиолдолд бол энэ дээр бол зайлшгүй ингээд саад учирч байна. Тэгэхээр зам дагуу зогсоолуудыг бол ногоон байгууламж болгоод явган замыг өргөн болгоё. Хүн төв зам дагуу одоо инхтаймны өргөнчлөлт дагуу дээр энэ концепцээр явж байгаа. Тэгэхээр автобусын зогсоолууд бол хаагдж байгаа. За энэ дээр бол автобусын зогсоолыг хаагдж байгаа бол маш одоо явган замын бол автобусын хаасан зогсоолууд дээр бол явган зам байдлаар төвчүүлж байгаа. За зам дагуух зогсоолуудыг ингэж хаагаад байж байгаа буцаага ногоон байгууламж байдлаар бол сэргээгээ ногоон байгууламжтыг бол хоёр талаар бол явуулъя гэдэг байдлаар бол Саппорогоос наашаа 104 зам хүртэл ерөнхийдөө бол шинжилгээ ажил бол дуусж байна. Авцаамын засвар шинжилгээ ажил дууссан. Одоо явган зам дээр бол ажлууд маань хийгдээ явж байна. Хаагдсан зогсоолуудаар бол явган зам ажлууд хийгдээ явж байна. За мөн зогсоолууд зам дагуу зогсоолуудыг хаасан дээр бол шингэлтэй дүүргээс бол ногоон байгууламж тогтчлын ажил хийгдээ явж байгаа. Тэгэхээр энэ ч гэсэн үргэлжлээд Баян зүг дээр ч гэсэн юм уу ялгаа байхгүй үргэлжлээд явах юм.